Манай бас энэ шинжлэх ухаанд зориулж байгаа төсвийн хөрөнгө оруулалт бас нэлээд бага байгаа. Тэгээд би өөрөө одоо Монгол Улсын их сургуульд багшаас ахуулаад дэд захирлаар ажиллаж исэн хүний хувьд уул нь эрдэмтдийн маань чадвах маш сайн гэдгийг бас мэдж байна. Тийм учраас та бүхэнд одоо санал тавих гэдэг. Одоо Монгол Улсын их сургууль гэхэд байгалийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн лабораториуд одоо багш нар маань өөрсдөө энд тэндээс төсөл олгох болон сургуулийн хөрөнгө оруулалттайгаар жишээлбэл маш ихээр байгуулсан. За хамгийн сүүлд гэхэд одоо бүр эмний үйлдвэрлэл эрхэлдэг тийм одоо үйлдвэр хүртэл барьсан байлээ. Тэгээд тэнд одоо хамтраад шин төрлийн манайч одоо янз бүрийн ургамлууд ихтэй бүрэн судлагдаагүй одоо ардын уламжлалт ангаах ухаанаар бол тэрийгэ буцалгаад хэрэглээд идэг хүртэл эм болж гараагүй те тэрийг одоо эм болгож судалгаа хийх бүрэн боломж нь байгаа. Эхнээсээ хийгдэж ч явж байгаа. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд дээр хөрөнгө оруулалт хийвэл за манай байнгын хорооныхон шинжлэх ухааны академи дээр очиж ажилласан ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, боловсролын их сургууль гэдэг энэ их сургуулиуд дээр очиж ажилласан. Өнгөрсөн хугацаанд одоо сургуулиуд маань академи маань ч гэсэн өөрсдөө ингээд хүмүүсээ нилээдгүй гадаад дотоодод сургасан. За мянган инженерийн хөтөлбөрийн хүрээнд маш олон залуучууд маань бас сураад ирсэн. Тэгээд нилээн одоо өөрсдийнхөө боломжийн хэрээр хөрөнгө оруулалтууд хийгээд лаборатори сайжирсан, хүний нөөц сайжирсан, мөн шинжлэх ухааны технологийн сангаараа ч гэсэн чадлаараа хэрэглээний судалгаанууд, суурь судалгаануудыг ингээд санхүүжүүлээ явж байгаа. Гэхдээ энэ маань бас хангалтгүй гэж үзэж байна. Тийм учраас одоо компаниуд маань өөрсдөндөө бас хэрэгтэй чиглэлийн судалгаа хийлгэж болно шүү дээ. Тэгээд тэр судалгаагаа бас ингээд татврын хөнгөлөлтийн энэ бодлогод хамруулад ингээд явбал бас бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Тийм учраас та бүхэн маань шинжлэх ухааны салбарыг бас нэлээд сайн дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна.